За сайн байцгаана уу хүмүүс те. За логикийн одоо нэг сэдвийн хүрээнд за бид өнөөдөр оюун дүгнэлт гэсэн агуулгыг одоо гүнзгийрүүлэн зарим нэг ойлголтыг тайлбарлаж өгье. За бид ер нь бол таны мэдэх үе, мэдэрч таны мэдэх үе, сэтгэж таны мэдэх үе гэсэн хоёр төвшөнд бол явагддаг гэдгийг бол судалсан. За мэдэрч таны мэдэх нь болохоор зэрэг ер нь бол таны мэдэх үе анхны хэлбэр мэдрэмж хүртэх төсөөлөл гэсэн одоо хэлбэртэй байдаг. За сэтгэл танин мэдхийн хувьд бол ойлголт, бодомж, оюун дүгнэлт гэсэн одоо хэлбэртэй. За оюун дүгнэлт гэж юу гэлж байна вэ гэхээр зэрэг за нэг буюу хэд хэдэн мэдэгдэж байгаа бодомжоос шин дүгнэлт гаргаж авах логик үйлдэлийг оюун дүгнэлт гинэ гэж байгаа. За тэгэхээр оюун дүгнэлт хийхэд хэрэглэгдэж байгаа бодомжийг за оюун дүгнэлтийн үндслэгээ буюу нөхцөл гин. За үндслэгээ буюу нөхцөлийн тусламжтайгаар гаргаж авч байгаа шинэ бодомжийг дүгнэлт гинэ. За тухайлбал бид нэр одоо жишээг харж байна. За бүх нүүрс төрөгч чаддаг. Алмаз бол нүүрс төрөгч гэж байгаа бол энэ бол нөхцөл болж байна. За иймээс гэдэг одоо ойлголтыг бол бид нэр энд логикт бол зураасаар илэрхийлдэг байгаа. За иймээс алмаз бол шатдаг гэдэг нь бол дүгнэлт буюу одоо шинэ мэдлэг болох нэ гэж эндээс харагдаж байна. За тэгэхээр оюун дүгнэлтийг бид бол дедукц, индукц, аналог гэж одоо ер нь ангилдаг. За дүгнэлтээ ямар одоо зарчмаар хийж байгаагаас хамаарат дедуктив оюун дүгнэлт, индуктив оюун дүгнэлт, аналог оюун дүгнэлт гэж ингэж ангилдаг. За одоо бүгдээрээ дедуктив оюун дүгнэлтийн талаар ярив. За дедуктив оюун дүгнэлт бол ерөнхийдөөс нэгж рүү буюу хэсэг рүү одоо шилжиж байдаг ийм дүгнэлт байна. Ямар нэг юмс үзэгдлийг мэдэгдэж байгаа ерөнхий зарчим дээр нь тулгуурлаж авч үздэг учраас за дедуктив оюун дүгнэлт бол зайлшгүй буюу одоо үнэн байх магадлал бол өндөр байдаг. За дедуктив оюун дүгнэлтэд үндслэгээ дүгнэлт хоёрын хоорондын холбоо хамрал нь бол логикийн хуулинд үндэслэгдэж байдаг учраас дүгнэлт нь бол зайлшгүй байдлаар гардаг. За ийм учраас нөхцөл буюу үндслэгээ нь үнэн байвал дүгнэлт нь бол ямагт үнэн байх чанар болвол энэ дедуктив оюун дүгнэлтийн үндслэг байх нэ гэж харагдаж байна. За тухайлбал нөхцөл хэрвээ өгөгдсөн 6 хуваагдж байвал 3 хуваагдана. За өгөгдсөн тоо 6 хуваагдж байна гэсэн нөхцлөөс бид нар иймэд өгөгдсөн тоо 3 хуваагдана гэсэн одоо ийм үнэн дүгнэлтийг бол хийж болох нэ. За нөхцөлийг бол дүгнэлтээс ялгахын тулд ингээд зураас хэрэглэж байгааг бол анхаараарай. За ингээр зэрэг дедуктив оюун дүгнэлт бол харьцангуй одоо үнэн одоо логик дүгнэлт болд юм байна гэдгийг ойлгож аваарай. За дараагийн оюун дүгнэлтийн нэг хэлбэр бол индуктив оюун дүгнэлт. За индуктив оюун дүгнэлтийн хувьд бол тухайн юмс үзэгдлийг зөвхөн хэсгийн тухайн мэдлэг дээр тулгуурлаад одоо тухайн юмс үзэгдлийн анги бүлгийн бүх гишүүдэд хамааралтай ерөнхий дүгнэлт гэдэг. Өөрөөр хэлбэл нэгжээс ерөнхийрөө одоо хийгдэх дүгнэлтийг бид нэр индуктив оюун дүгнэлт гэж хэлж байгаа. За тэгэхээр индуктив оюун дүгнэлтэд мөн л одоо нөхцөл дүгнэлт хоёрын холбоо хамаарал нь ер нь бол ихэнхдээ логикийн хуулийг одоо чанд мөрддөггүй. Ихэвчлэн туршлагын шинжтэй үндслэгийн тулгуурлан за мөн тэрж бодгоо бол сэтгэл зүйн шинжтэй үндслэгэнд ч бол бас тулгуурлаж болдог. За ийм учраас эндээс гарах дүгнэлтийн одоо үнэн байх магадлал бол буурдаг. Өөрөөр хэлбэл үнэн байх эсхийг лавтаа бол тодорхойлж чаддаггүй. Иймээс одоо энэ индукцийг бол бид нар магадлал шинжтэй оюун дүгнэлт гэж нэрлэдэг байна. За тухайлбал бүгдээр энэ хоёр одоо дүгнэлтийг харъя. За Аргентин бүгд найрамдах улс, Бразил бүгд найрамдах улс, Венесуэл бүгд найрамдах улс, Эквадор бүгд найрамдах улс. Эндээс иймд Латин Америкийн бүх улс бүгд найрамдах улс мөн гэсэн одоо ийм дүгнэлт хийвэл үнэн одоо ийм индуктив дүгнэлт гарч байна. За харин Итали бүгд найрамдах улс, Португал бүгд найрамдах улс, Финлянд бүгд найрамдах улс, Франц бүгд найрамдах улс. За иймд баруун Европын бүх улс бүгд найрамдах улс гэсэн энэ дүгнэлт нь бол худал дүгнэлт болчихж байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг баруун Европын Англи, Испани гэх мэтийн зарим орнууд бол хаан засаглалтай ийм одоо улс орнууд байдаг учраас энэ дүгнэлт бас худлаа гарах магадaltaй байна гэж харж байна. Тэгэхээр зэрэг индуктив оюун дүгнэлтийн хувьд бол магадлал шинжтэй гэдг нь бол бид нар үгээр одоо ойлгож болох нэ. За дараагийн нэг дүгнэлтийн нэг хэлбэр бол аналог. За аналог гэдэг нь болохоор зэрэг нэг үзэгдлийн гол шинжүүд сонирхож буй үзэгдлийн гол шинжтэй ижил төсөөдөд үндэслэн бусад шинж тэмдгээрээ энэ хоёр үзэгдэл ижил байх бололцоог тогтоодог юм логик үйлдэл байна.
За аналог нь хос объектуудын адил төстэй шинж тэмдгүүдэд тулгуурлан нэгнийхэн тухай мэдлэгийг нөгөөд нь зөөж хэлжүүлж байдаг ийм дүгнэлт. За хоёр дахь объектэд нэмэлт дэлгэрүүлж байгаа энэ мэдлэг дахин нэгтлэх шаардлагатай таамаг шинжтэй үнэн байж болох ч мөн худал байж болох ийм мэдлэг байгаа. За тухайлбал бүгдээрээ энэ жишээг авч үзье. За квадрат тэгш өнцөгт хоёр ижил төстэй. Эдгээр нь хавтгайн геометрийн дүрсүүд эсрэг орших талууд нь тэнцүү бөгөөд параллел байдаг. За тэгш өнцөгтийн бүх өнцөг тэгш. Эндээс аналог дүгнэлтээр квадратын бүх өнцөг тэгш гэсэн дүгнэлтийг хийж болно. Энэ дүгнэлт бол үнэн. За харин квадратын бүх талууд тэнцүү юм бол тэгш өнцөгтийн бүх тал тэнцүү гэсэн дүгнэлт гаргавал энэ бол худал дүгнэлт болох нэ. За тэгэхээр нөхцлүүд нь яаж өгөгдөн түүнээс үндэслэн дүгнэлт нь бол үнэн аль нь гарах магадaltaй ийм дүгнэлт болж байна. За ер нь бол аналогийн хамгийн ойлгомжтой жишээг бол багш нь хэлж өгье. За Марс дэлхийн хоёр нарны системийн гаригууд аль дээр нь ус агаар байдаг гэсэн ийм ижил шинжүүдэд тулгуурлан дэлхий дээр амьдрал байдаг. Тэгвэл Марс дээр амьдрал байж магадгүй гэсэн ийм аналогийн маш ойлгомжтой жишээг хэлээд багш нь энэ оюун дүгнэлтийн 3 хэлбэрийг танилцуулсан энэхүү видеогоо дуусгая. За ер нь бол оюун дүгнэлтийн энэ эдгээр 3 хэлбэр нь цаашаа маш олон хэлбэр ангилал болж задардаг. За багш нь бол өнөөдөр хичээлээр хамгийн гол 3 дүгнэлтийн хэлбэрүүдийг товчхон танилцууллаа. За ингээд асинхрон хичээлээрээ энэхүү видеогоо гүнзгийрүүлэн үзэж судлаад гол ойлголтуудыг тэмдэглээрэй.